2021 Vision YouTube сувг ирээдүг үнэхээр үнэн бодитоор зөвнөж байна уу? Асуултын хариуг яг одоо миний бичлэгнээс олж авцгаая. Миний бичлэгийг дуустал нь үзээрэй. Newssack in the house. Та бүхэн урд өмнө сонсож байсан л байх. 2020 Vision гэдэг сувг алдарчнуудын үхлийг яг он сар өдөртөө зөвнөж дэлхийн нийтийг гайхшруулад авсан. Тус сувг бүх бичлэгүүдээ 2017 онд хийсэн ба хожим 2020 онд бүх бичлэгүүд нь биелэлээ олж эхэлсэн. Тэд Eyes Open хэмээх анхны бичлэгээ оруулж, үүний дараагаар алдарчнуудыг 2020 онд үхэх дараалалаар нь зөвнөж, 2017 оны эцэст Eyes Closed хэмээн үхлийн зөвнөлөө дуусгав. 2020 Vision хэмээх сувг нь нийт 58 хүний үхлийг яг он сар өдөртөө нь зөвнөж чадсан ба тэр дотор нь NBA-ийн од Kobe Bryant, алдарч жүжигчин Black Panther Chadwick Boseman, алдарч жүжигчин 1925 онд төрсэн Honor Blackman-аар багтаж байна. Мэдээж хэрэг энэ бүхэн том хуйлдааны онлойж болох юм. Эсвэл цаг хугацааны машин гэж үнэхээр байдаг юм болов уу? Нэгэн TikTok бичлэг дээр саяхан 2017 оны бичлэг 2020 онд яг таг биелэлээ олсон гэх утгатай бичлэг TikTok дээр хаа сайгүй тархаж улмаар тус YouTube сувгийг илүүтэйгээр сонирхож эхэлсэн билээ. Харин 2021 Vision хэмээх сувг нь олон хайртай алдарчнуудын үхлийг зөвнөж байгаа нь бид бүхний санааг зовоож байна. Эхний үхлийг энэ оны 3 дугаар сарын 12-нд Rapper Tyga гэж таамаглаж байгаа ба хин хизээ үххийг үнэхээр мэдж байгаа эсхийг бид хэдхэн хоногийн дараа мэдэх боломжтой. Мөн Kim Kardashian-ы ex найз залуу Rapper Kanye West, Old School Legend Rapper 50 Cent, хип-хопын загалмайлсан эцэг Eminem, хиний ч араас хутга шааж мэдэх нөхөр 6ix9ine, саяхан 40 нас хүрсэн дэлхийн хамгийн үнэт одын нэг Kim Kardashian, хизээч хөгшөрдөггүй өдгөө 51 настай алдарт Jennifer Lopez, сагсан бөмбөгийн Яма тэр бомтон Michael Jordan, муухай ааш уран тоглолтоор алдартай хөл бөмбөгчин Zlatan Ibrahimovic, UFC-гийн авраг томогт Conor McGregor гэх мэт өөр маш алдартай хүмүүсийг 2021 онд үхнэ гэж зөвлөсөн нь арай л үнэмшүүлгүй болгоод явчихлаа. Мөн тус сувг саяхан аимшигт масктай нэгэн бичлэгийг оруулсан билээ. Тус бичлэгэн дээр даалт хоолоогоор энэ бүхэн бүгд үнэн. Мөн зөвхөн эхлэл гэдгийг хэлхийг хүсэж байна. Хэмээх бичлэгийг хийж тус бичлэгээрээ 1 сая гаруй хандлтыг аваад байна. Новш гэж энэ үнэхээр боломжтой юу? Гэхдээ бид заавал 3 сарын 12-ны хүлээх шаардлагагүй. Учир юу гэвэл 2020 Vision хэмээх YouTube сувг өөрийн био дээр энэ бол миний цорын ганц сувг. 2021 Vision, 2025 Vision, 2030 Vision бүгд лөвөр хэмээн бичсэн байсан ба эндээс л 2021 Vision сувг маш өндөр хандлтыг авахын тулд худлаа зүйлийг нийтэлсэн болж таарлаа. Та одоо тайвширч болно. Энэ нь зүгээр л тухайн сувгийг дуурайж хийсэн хин нэгний хандлт авах гэсэн санаа юм. TikTok-ийн эргэн тойронд тархсан 2020 Vision хэмээх сувгийн санааг хуулбарлаж 2021 оны хуулбарыг гаргаж YouTube-ээс өгдөг зар сурталчилгааны орлогоос ашиг олох нь зөв ёсны хэрэг юм. Мөн 2020 Vision хэмээх сувгийг ажилуулж байгаа хүн нь цаг хугацаагаар аялагч, мөн зөв бэлэгтэй хүнч биш юм. Чухамдаа уг сувгийг 2017 онд нээсэн бөгөөд 2017 онд бүх видеог байршуулсан байсан ч саяхны хүртэл нэг ч видеог нь ил болгоогүй байсан. Яагаад вэ гэвэл янз бүрийн алдарчнуудын 30 минутын видеог огноо бүрээр нь хийж үхснийхэн дараа видеогоо тайрч дараа нь видеог олон нийтэд хүргэх замаар энгийн эдитлэх залмихийг ашигласан нь бидний хуурах хэлбэр арга байсан юм шиг санагдаж байна. Олон нийтийн сүлжээнд байгаа зарим хүмүүс 2021 онд үнэхээр тийм зүйл болох ихээс маш ихээр айж бас санаа зовж байна. Хэрвээ одоо 3 сарын 12-нд Tyga учир битүүлэх шалтгаанаар өгвөл нэрээ нууцлсан 2021 Vision хэмээх сувгийн үүсгэн байгуулагч тус хэрэгт сэжиглэгдэж магадгүй юм. Миний бичлэгийг энэ хүртэл үзэж өөрийн эргэлзэж санаа зовж байсан бүх зүйлийг хэрэгэлцэх тайлсан гэж найдаж байна. Subscribe гарах бөмбөртөө сакаут баштаа зулусаа.